Инсулийн үед боловсрал тэр дундаа санхүүгийн боловсрал гэдэг ойлголт бол иргэдийн дунд бас чухлаар яригддаг болсон. Тэгэхээр энэ санхүүгийн боловсролын талаар буюу үүний ач холбогдлын талаар дэлгэрүүлж өргөх үзлэлт. Тийм, санхүүгийн боловсрал бол ерөөсөө хүний хэрэглээний хамгийн анхны ерөөс маш хэрэгтэй боловсрал гэж боддог. Эхнэр маань хүртэл ерөө санхүүгийн хүн тэгээд манай юмч тэгээд бүгдийг ойлгуулах харилцаа болсон байж идэг. Тэгэлээ. Аяг энгийн иргэнийхээ хувьд л хэрэглээний хувьд л би өөрөө ч гэсэн одоо л ерөнхийдөө маш их ойлгож эхэлж байна. Та бүхний явуулж байгаа үйл ажиллагааны үрээнд одоо 2-3 жилийн өмнөөс сургалтанд сууж байгаа. Маш их өгөөжтэй ойлголтуудыг зөвхөн би биш бидний аюул олон улсууд өгч байгаа таа хүн баярлж байгаа. Энэ бидний энэ тэргүүний олж өгсөй боловсрал. Тэгэхээр санхүүгийн боловсрал гэхээр түрүүнэслээ санхүү эдийн засгийн хүмүүс санхүүгийн боловсрал гэж яриад байдаг. Одоо ерөнхий ойлголт шүү дээ. Тийм, одоо нийтийн асуудал тийм болчиход байна шүү дээ. Нөгөө бид нар чинь систем өөрчлөгдсөн тэр нийгэм дотор байж байгаа шүү дээ. Хүн болгон өөрсөндөө захиран зарцуул болон өөрсөндөө эзэн одоо нөгөө жинхэнэ эрхчлөө гэдэг мэдгүй санхүүгийн эрхчлөөгөө олох гэж байгаа шүү дээ. А энэ бол боловсрал шүү дээ. Санхүүгийн боловсролын өрөөнд төрөнд ойл тавьдаг хамгийн чухал сэдв бол хуримтлал. Тэгээд зардлаа хэрхэн удирдах хуримтлалыг бий болгох вэ гэж яригддаг тийм. Тэгэхээр ер нь энэ дээр бас зардлаа хэрхэн удирдах юм эргүүлээд хуримтлалыг бий болгох дээр та бодчих. Тийм. Ер нь яг нөгөө энэ зарим улсууд бол баг шууд хэлэхэд амьдрахын төлөө өөртөө маш их тийм анхаарал тавьж заримдаа бүр төвчээртэй байгаа шиг хэлмээр тийм. Энэ л юм уу та. Тийм. Маш их зохион байгуулалтын нөгөө үргүү зардал гэдэг нь хүний нөгөө тийм над тийм хамаатай бэкс нахаал нэгэн ш тэрсэн. Тэгвэл одоо яг үр бүтээлтэй амьдрахыг хүсье гэж бодвол хоримтлалыг бид нэр одоо миний хувьд бол бодхоос хүрсэн. Ягаад тэгэхээр эцэгхүүний хувьд ноён нуруутай байгаа ч гэдэг ч тийм. Тэр чинь гэрүүл шүү дээ. За их баярлалаа тийм. Амжилт хүсье. За их баярлалаа.